За эд эрхтэн шилжүүлэхийн тухай хууль бол одоо Монгол улсад бол маш чухал хууль гэж бодож байгаа. Ялангуяа одоо хүн ам ийм цөөн хүн амынхаа одоо эрүүл байдлыг хангаж хүн амынхаа өсөж хөгжих энэ нөхцөл байдал бид нар одоо Монгол улс одоо үндэсний аюулгүй байдлын түвшинд одоо анхаарч ажилладаг учраас биднэрт одоо яг энэ хууль өөрийн гэсэн олон улсын стандартад нийцсэн. За илүү одоо энийг хөгжүүлэхийн төлөө одоо ажиллах шаардлагатай байгаа учраас энэ хуулийг бол одоо ингээд санаачлаад явж байгаа хууль санаачлагч болон за энийг одоо бас ингэж ажлын хэсэг одоо бас нэлээд нарийн одоо сууж зарчмын зөрүүтэй санал гаргаж энэ хуулийн одоо бас өшөө сайжруулж ажиллахад одоо ажилласан одоо энэ ажлын хэсэгтээ бас талархал илэрхийлье. За ер нь бол яг хоо эдис эрхтэн одоо шилжүүлэхэд за ингээд донор олоод за ингээд эд эрхтэн одоо шилжүүлээ гэж бодлоо. Хамгийн чухал юм бол энэний дараа гарах одоо үр дагавар, энэний дараа авах нөгөө уртын эмчилгээ, үүнд холбогдох зардал, энэ нөөц бололцоо ер нь яг ямар байгаа вэ? Одоо донор жишээлбэл шилжүүлчихэд гадаадд очиж байнгын одоо ингээд сар болгон явж үзүүлдэг, шинжилгээ хийлэгдэг, эмчилгээ хийлэгдэг, хяналтанд байдаг энэ одоо маш их өндөр зардалтай. Нэг удаа донор орлоо шилжүүлээ суулгачлаа. Цаана нөгөөгөө одоо ингээд амьд одоо урт хугацаанд байлгах тэр процесс чи өөрөө хамгийн одоо өндөр зардалтай хүндрэлтэй байдаг. Энэ дээр энэ хууль одоо хэрхэн зохицуулж байгаа вэ? За үүнтэй холбоотойгоор зардал санхүүгийн одоо энэ нөхөн одоо олгоор төлбөрүүдийг яаж шийдэж байгаа гэдэг нэг асуултанд хариулж өгөөч. За хоёрдугаарт энэ эрхтэн шилжүүлэн суулгах үйлчилгээний үнийн зохицуултыг инфляц валютын ханштай уялдах нь одоо хэр оновчтой гэж үзэж байгаа вэ? Энэ дээр бас асуулт асууя. За мөн хувийн хвшлийн оролцоог одоо энэ нэмэгдүүлэх бас энэ эдийн засгийн өшүүргийг магадгүй одоо нөгөө төр хувийн хвшлийн түншлэлийн зүгээс ч юм уу татврын хөнгөлөлт гэх мэт энэ асуудлууд бол тусгагдсан байгаа юу гэдэг асуултыг эхлээд асуучаад тэгээд дараа нь тодруулъя. За ажлын хэсгийн ахлагч Баярбатар гишүүн хариулъя. За Мантхай гишүүний асуултанд хариулъя. Тэ бидний хийсэн судалгаагаар бол ийм байгаа юм Мантхай гишүүнэ. Одоо эрхтэн шилжүүлэх одоо шаардлагатай реципиент өвчтөн тэ эрхтэн шилжүүлэх мэс засалд орох хүртлээр харин зардал нь өсөж идэг. Нөгөө эмчилгээний зардал нь. За ингээд эрхтэн шилжүүлээд суулгаснаас хойш буурж байгаа юм үзүүлэлтүүд гарч байгаа. Дархлаа дарангуулах имийг бол насан туршид хэрэглэнэ. Энийг бол төр тааж байгаа. Манай хуулийн зохицуулалтаар өнөөдөр ч хэрэгжиж явж байгаа. Өнөөдөр энэ бидний төсөл дээр ч гэсэн ингээд суудсан явж байгаа. Тэгэхээр бол цаашлаад бол эрхтэн шилжүүлээ суулгасны дараах эмчилгээний зардал нь бол төр хариуцж байгаа. Дээр нь тухайн өвчтөн одоо ямар нэгэн тийм санхүүгийн дарамт нь бол эрхтэн шилжүүлж суулгахаас өмнөх үеийн зардал, сүүлийн үеийн зардлыг харьцуулсан судалгаагаар үзэхэд бол ингээд яг уул руу ингээд авираад буцаад бууж байгаа юм шиг ингэж бууж байгаа юм судалгааг бол бас ажлын хэсгийн түвшинд бид нар хийгээд ажлын хэсгийн түвшиндээ энийг яриад энэ хуулийн зүйл заалтантаа бол тусгаад оруулсан байж байгаа. За хоёр асуултанд нь алтан дулаг дарга хариулж байгаа. За ажлын хэсэг 4-р микрофон. Эрүүл мэндийн хөгжлөнтэй алтантлаг. За Мантхай гишүүний асуултанд хариулъя. За ялангуяа энэ асуудлыг хүндсэнд баярлалаа. Энэ эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний дараах хяналт тэр дундаа дархлаа дарангуулах энэ асуудал бол маш чухал байдаг. За өмнө нь бол одоо мөрдөгдөж байгаа энэ хуулийн дээр ч гэсэн бидний дархлаа дарангуулах энэ асуудлыг улсын төсвөөс зохицуулна гэж энэ заалтуудыг оруулж өгсөн. Тэр дундаа яг өнөөдрийн байдлаар 2025 оны хувьд гэх юм бол 6.2 тэрбум төгрөгийг нийт 1366 эрхтэн шилжүүлэн суулгах эмчилүүлэгдэд олгож байгаа энэ асуудлууд бол байгаа. Тэгэхээр энийг бол улсын төсөвт оруулснараа эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний үр дүнг бол яг маш дээшлүүлж өгж байгаа. За олон улсад бол зарим энийг асуудлыг бол хамтын төлбөрийн асуудлаар зохицуулж өгж исэн боловч одоо бол яг энэ улсын төс рүү зохицуулах нь бол энэ эмчилгээний үр дүнд бол маш эерэг үр дүнтэй байна гэд энэ эдгээр улс орнууд бол шилжиж орж байгаа байна. За хувийн хвшлийн тогтолцооны асуудал. За үргэлжлэн хариултаа дуусгач.
За хувийн эмчилгээний тогтолцооноор ялангуяа эс шилжүүлэн суулгах эмчилгээний энэ тогтолцоон дээр бол бүрэн нээлттэй. Тэр дундаа өнөөдөр үр шилжүүлэн суулгах эрүүл мэндийн байгууллага энэ хувьд 5 байгууллага байна. Эдгээрийн 4 нь хувийн эмчилгээний эрүүл мэндийн байгууллага, за нэг эрүүл мэндийн байгууллага нь улсын эрүүл мэндийн байгууллага ажиллаж байна. Тэр дундаа бид нэр одоо шинэ хуулийн төсөлтөө бид нэр үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний технологийн асуудлыг оруулж ирсэн. Тэр дундаа энэ биобанк, үүдэл эсээс хэрхэн эмчилгээний энэ харилцааг хэрхэн зохицуулах энэ асуудлыг бол тусгаж өгсөн байгаа. За Мэндвэрийн мантрагч тодруулж асууя. За тэгэхээр нөгөө дархлаа дарангуулах эмийн санхүүжилт бол улсын төсвөөс хамааралтай юм байна. Тэгэхээр одоо яг хуу дөрөв би дахиад нөгөө нэг хэлсэн л дээ. Ерөнхийдөө энэ үнийн зохицуулалт инфляц нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр одоо энэ дархлаа дарангуулах эмийн санхүүжилт улсын төсвөөс хамааралтай учраас өсөн нэмэгдэх юм эрсдэлтэй тэ жил болгон. Нэгдүгээрт энэ одоо асуудлыг яаж одоо ерөнхийдөө харж байгаа вэ? Цаашдаа ингээд улсын төсвөөс хамааралтай байх тусмын зардал нэмэгдээд явнаа. Энэ одоо улсын төсөвт дарамт учрахгүй юу гэдэг нэгдүгээрт асуулт байна. Хоёрдугаарт хэрв дархлаа дарангуулах эмийн санхүүжилт улсын төсвөөс хамааралтай бол нөгөө талдаа бас эрсдэлтэй байгаад байгаа. Яагаад тэгэхээр доктортой өсөгдөх нэмэгдэх үр дүн гараад байгаа бол энэний санхүүжилтийг нэмэх шаардлага хэрэгцээ үүсээд байна. Тэгэхээр энэ өөрөө хэр доктортой явах вэ гэдэг асуулт гарч ирээд байгаа байхгүй юу? Тэгэхээр би улсын төсвөөс хамааралтай болохоор энэс өөр шийдлийг тооцож үзсэн үү? Хэрв ингээд За хариулъя. За ажлын хэсэг хариулж. Дөрөвдүгээр микрофон. Эрүүл мэндийн яам Наранпүрөө. За мантрагч шасны асуултанд хариулъя. Эргэтэн шилжүүлэн суулгах хагалгааны дараах одоо эмчилгээний асуудал байгаа. Хүндрэл болон бусад эмийн зохицуулалт байгаа. Эмийн зохицуулалтыг түрүүн хэлсэнчлэн төрөөс даахаар бол зохицуулалт байгаа. Нөгөө талаас инфляцтай уялдуулаад эрүүл мэндийн даатгалын тогтолцоогоор тухайн эмчилгээн дээр бол эрүүл мэндийн даатгалын сангаас одоо эмчилгээнийхэн зардлыг бол зохицуулдаг DRG-гээрээ зохицуулдаг байгаа. За Салдангийн Одон туяа гишүүн.